За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Гитүрч ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор Бодлогод залуусын хяналт төрийн бас байгууллагын ерөнхий менежер Батчимэг оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За 2021 оны 11 сарын 24-ний өдөр за энэ холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулга за мөн сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн юм хоёр төсөл улсын хурлд өргөн баригдсан байгаа тийм ээ. За энэ хуулийн төсөл дээр ер нь төрийн бас байгууллагууд яагаад ингэж реакцлаад те энэ ач холбогдол өгöd байгаа юм болоо энэ талаар ихлээр тайлбараа өгье те. Яг холбооны эрх зүйн байдлын болон сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг харахаар энэ бол ялцчихгүй нэг иргэний нийгэм буюу төрийн бас байгууллага шийдвэр ашигтай холбоотой хуулийн төсөл явж байгаа учраас нэгдүгээртээ төрийн бас байгууллага реакцлж байгаа. За энэ болохоор хэдэнээс эхэлтэй юм бэ гэхээр 2019 онд ашигын бас байгууллагын тухай хуулийн хууль явж исэн. Энэ болохоор ерөнхийдөө төрийн бас байгууллагын эрх ашигтай холбоотой нэлээд чухал даалтууд орсон хуулийн төсөл явж исэн. Энэ хуулийн төслийн үед болохоор ерөнхийдөө иргэний нийгмийн нэлээд оролцоотойгоор явж байгаад энэ хуулийн төсөнд 2021 оноос холбооны эрх зүйн байдлын болон сангийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн юм хоёр тусдаа хууль болж хуваагдаад за энийг болохоор та одоо мэдээж байгаа тийм нөгөө засгийн газраас буюу хууль зүйн яамнаас өргөн барьсан хуулийн төслүүд байгаа даа шүү дээ. Тэр энэ дээр болохоор ер нь яг ийм төрийн бас байгууллага буюу яг төрөөстэй улс төрийн намаас хамааралгүй ажиллах гэсэн байгууллагууд дээр яг энэ хуулийн төслийг харахаар ерөнхийдөө нэг төрийн оролцоо орж ирж байгаа юм ер нь болохгүй ялангуяа нэлийн бид нар яг хууц нэлийн олон заалтууд явж байгаа учраас энтэй холбоотойгоор ерөнхийдөө төрийн бас байгууллагууд нэгдээд аянууд дөрвөлээд ерөнхийдөө төслийг буцаая гэсэн концепттэйгээр явж байгаа. За төрийн бас байгууллагын тухай хууль бол 1997 онд батлагдсан байгаа. Түүнээс хойш 6 удаагийн өөрчлөлт шинжилт орсон юм билээ. За гэхдээ энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь дандаа яг нэг тухайн салбарын хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагсан юм өөрчлөлтүүд байдаг гэж байгаа. Тэгээд энэ төрийн одоо энэ удаад бол яалтчгүй юм нийгмийн дагсан юм өөрчлөлт шинжилттэй уялдуулаад заавал энэ хуулийг ингэж өөрчлөх ёстой гэсэн тайлбарыг өгöd байгаа юм билээ. Та бүхний хувьд одоо яг энийг юу гэж харж байгаа? Яагаад яг ямар заалтууд нь одоо тэгээ та бүхний энэ үйл ажиллагаанд нөлөөлөх гээд байгаа юм бэ? Яг хуулийн төслийг бүтнээр нь уншаад үзэхэд гэдэг юм уу те. Ер нь бол ингээд харахад нэг амар одоо өөрчлөлтүүд юмнууд ингээд нөлөөлөх юм харагдахгүй байгаа мөртлөө яг ингээд нарийн уншаад яг бидний одоо нөгөө ирээд үйл ажиллагаанд ч гэдэг юм уу те ерөнхийдөө одоо ямар байх вэ гэж судлаад үзэхээр бол нэлээд нюанстай нэлээд заалтууд байгаа. Энэ болохоор ер нь яг хуулийн зүйл залт гэхээс илүүтэйгээр үзэл баримтлал талаасаа нэлээд алдаатай боловсруулагдсан хуулийн төсөл юм болов уу гэж харж байгаа. Яг одоо ер нь нийт тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг холбоо болон сан гэдэг ийм хоёр хэлбэрт хуваах гэж байгаа нь өөрөө бол асуудалтай. Иргэний нийгэм гэдэг ойлголт бол маш өргөн үргээний ойлголтууд байгаа. Тийм учраас энийг болохоор анхнаасаа ингэж хувааж байгаа нэгдүгээр буруу байгаа. За нөгөө талаасаа одоо хэрвээ манайх одоо гишүүдтэй гишүүн байгууллагатай ч юм уу гишүүдтэй бол холбоо хэрэг үгүй бол сан гэдэг хөлбөрлөг ингэж шилжүүлэх байдлаар ингэж байгаа нас бурууга. Хэрвээ одоо гишүүдтэй байгаа гишүүнчлэлтэй болоод холбоо гэдэг юм руу орлоо гэхэд холбооны жишээлбэл эрх зүйн байдлын тухай хууль дээр болохоор хамгийн одоо бидний нэгдүгээрт ярьж реакцлж байгаа асуудал бол иргэний нийгмийг дэмжих зөвлөл гэдэг юм байгаа даа нэлээд асуудалтай байгаа. Нөгөө нэг 9 хүний бүрэлдэхүүн. Тийм 9 хүний бүрэлдэхүүнтэйгээд энэ нь болохоор юу вэ гэхээр иргэний нийгэм гэдэг ойлголтоо одоо ялангуяа хуулийн төсөл боловсруулж байгаа. За тэгээд дээрэс нь одоо чуулганууд дээр харж байгаа дүр зургийг харахаар манай шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань өөртөө ямар ч мэдлэг мэдээлэлгүй байгаа нь бол ерөнхийдөө харагдаж байгаа. Яг тэрийг нь одоо орхиод те бодоод үзэх юм бол одоо жишээ нь иргэний нийгмийн ялангуяа төрийн бас байгууллагуудын хамгийн чухал зүйл бол хараад бусаар ажиллах орчин нөхцөл. Тэгээд дээрэс нь энэ болохоор өөрийн удирдлагатай байх хэрэгтэй гэдэг маш чухал ойлголт байдаг. Энэ дээр болохоор одоо юу гэндээ одоо өөрийн гэсэн чиглэлтэй хүний эрх арчлалын чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагуудаас нэг хүнийг за одоо биеийн тамиртай холбоотой те спорттой холбоотой одоо төрийн бас байгууллагууд нэгдлүүдээс нэг хүнийг ч гэдэг юм уу те нийтдээ юм 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр
одоо нэг иргэний зөвлөлт байгуулж байгаа. Энэ нь болохоор одоо яг уулын анхны хуулийн төсөл нь болохоор энүүгээрээ дамжуулан иргэний нийгмийг дэмжинэ гэдэг байгаа. Гэхдээ ердөөсөө дэмжиж байгаа нь харагдахгүй. За тэгээд энэ 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгохын зөвлөлийг хэн сонгох юм бэ гэхээр яг ажлын одоо сонгон шалгаруулах комиссд нь одоо төрийн зүгээс болон иргэний нийгмийн одоо байгууллагуудаас тийм холилдсон ажил хэсэг явна гэхээр өөрийн удирдлагатай байх гэдэг юмныхаа эсрэг. За тэгээд нөгөө талаар одоо түүнийг нь одоо ерөөсөө батламжлна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь өөрсдөө ялангуяа засгийг одоо юу гэдэг нь бодлогын хувьд нэлээ одоо бодлогын төвшөнд нөлөөлж ажилладаг байгууллагуудын хувьд одоо анханасаа одоо зөв сайн муу ажиллах гэдэг дээр нь төр өөрөө оролцож байгаа нь бас нөгөө талаар төрийн бас байгууллагуудын хараад бусаар ажиллах энэ орчин нөхцөлийг ерөөхдөө нэлээ хэмжиж байгаа зүйл заалтууд юм байгаа тийм. Тэгэхээр чинь ерөнхий сайд батламжлан гэхлээр ерөөсөө бас нөгөө ашиг сонирхол янз бүрийн тэр төрийн хараа хяналт шууд утгаараа баг орж ийн гэж ойлгож болохоор тийм болно. Тэгээ нөгөө талаас бас хараад үзэхээр одоо манад энэ нөгөө зөвлөл байгуулдаг жишүүд яг зөвлөл нь яг сайн ажиллаж байгаа жишүүд бас нэг учир бүтээлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр яг бид нарыг дэмжиж байгаа гэдэг иргэний нийгмийн зөвлөл байгуулагдана гэдэг нь одоо тэр зөвлөл байгуулагдчихад шууд одоо төрийн бас байгууллагуудыг дэмжиж одоо шууд сайн сайхан болчих гэсэн ойлголт бас биш байгаа юм л та. Энэ хуулийг одоо батлах ёстой гэх үндслэл дээр одоо юу одоо нөгөө фатфийн зөвлөмжөөр гэж яриад байгаа гэдэг тийм. Яг энэ зөвлөмж дээр нь яг юу гэж тусгасан байдаг вэ? Энэ тал дээр бас байрсаар хэлэх үү? Яг нөгөө фатфийн зөвлөмж гэдэг нь сааралч гисалт гэдэг асуудал нэлээ одоо 2020 оны нэлээд топ зэтгүүдийн нэг байсан тийм. Энэ дээр болохоор юу ах вэ гэхээр яг ашигын бус байгууллагуудаар одоо дамжуулаад мөнгө угааж терроризмыг санхүүжүүлэх юм эрсдэл байна гэдэг эрсдлийн үнэлгээ бол гаргасан байна. Энэ нь болохоор одоо бүх төрлийн бус байгууллагууд одоо мөнгө угаагаад байна гэсэн ойлголт биш. Тэгээд нөгөө талаас энэ нь болохоор зөвхөн эрсдлийн үнэлгээ байгаа байхгүй юу? Яг фатфийн зөвлөмжийг буцаад харахаар энэ дээр бол яг ийм эрсдэлтэй байна. Гэхдээ энэ дээр анхаараарай. Гэхдээ нөгөө талаас зөв яг зөвлөмжн дээр нь байхгүй нөгөө иргэний нийгэм юм иргэний оролцоо эрсдэлний хэвдэх эрхийг одоо ийм боомлж байгаа иймэрхүү одоо юм хийж болохгүй шүү те. Ялангуяа энэ дээр маш болгоомжтой хандаарай гэсэн зөвлөмж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө талаас яг энэ хуулийн үндсэн шаардлага болгож гаргаж байгаа одоо өргөн барих бол үндслэлээ өөртөө яг жоохон шунгуйлж ашиглаад байгаа юм болов гэсэн бас ойлголтууд байгаа. Тэгээд нөгөө талаас тийм шуулганыг хэрвээ одоо ингээд ажиглаад үзээд те одоо яг энэ холбооны эрх зүйн байдлын болон сангийн эрх зүйн байдлын тухай хууль дээр нэлээд үг хэлж байгаа гишүүдийг харахад яг олон нийтэд нэлээд ингээд нөгөө өгж байгаа ойлголт нь бол одоо бид нар ийм одоо энэ хууль батлагдсанараа авилга одоо ашиг сонирхлын ийм олон юм шийдэгдэнэ гэж харж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь яг хараад үзэхээр энэ бол яг ялангуяа одоо яг мөрөөрөө одоо ажиллаж байгаа тий ялангуяа ийм засаглалын одоо асуудлуудад нэлээд оролцож байгаа төрийн бас байгууллагуудын одоо хувьд бол орчин тогтнол бүгдийн холбоотой нэлээд чухал хуулийн төсөл явж байгаа. Тэгэд яг үүндээ хэрвээ тэр одоо авилга ашиг сонирхлын асуудалтайгаа тулах байгаа бол одоо улс төрийн намын тухай хууль гэдэг юм уу те улсын хурлын тухай хууль гэдэг юм уу те тэр хуулиудтай л өөрчлөлт оруулж явсан зүг баг. Гэтэ бас нөгөө талаас яг энэ хууль батлагдаад тэрнээсээ салчна гэсэн ойлголт бас одоо нөгөө бид нар шууд хэлж чадахгүй шүү дээ. Тийм учраас бол яг өөртөөхөө ашиг одоо авилга ашиг сонирхлын асуудлыг зэгцэж байгаад одоо мөрөөрөө ажиллаж байгаа. Одоо сүүлийн 30 жилийн одоо хувьд одоо төлөвшөж ядж байгаа те хөгжиж байгаа энэ иргэний нийгмийн орон зай болохоор ингэж хэмж болохгүй л гэсэн дээр ер нь бол одоо төрийн бас байгууллагын байр суурьтай байна. Тийм, улсын хурлын чуулган дээр яригдж байгааг ингээд сонсохоор маш олон одоо бол тоо баримтаар гэвэл 26,000 гаруй 26,441 гээд 2021 оны тоо баримт гэсэн баг те. Төрийн бас байгууллага бүртгэлтэй байгаа. Түүний 50 орчим хувь нь ажиллахгүй байна. Тэгээд бас тодорхой тооных нь болохоор ингээд түрүү үйл ажиллагааны зогссон ч гэдэг юм уу ингээд яасан ч гэдэг тийм янз бүрийн шалтгаантай байна ингээд тоо баримтууд дурдчихжээ. Тэгээд энийг цэгцлэн гэж тайлбарлаад байна л хэлтэй. Яг ялангуяа нөгөө нэг юу гэдэг чинь хүмүүсийн тусламж гэдэг нэрээр ч гэдэг юм уу. Олон улсын байгууллагын санхүүжилтээр ингээд янз бүрийн нэрээр мөртлөө цаагаараа бас юм терроризм юм ч юм уу чиглэлээр ингээд санхүүжилт орж ирдэг байж магадгүй гэсэн эрсдлийг бас тооцоод байгаа юм байна гэж харагдаж. Тийм яг гоо бид нар бол хүний эрх арчлалын чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд бол нэгдээд энэ дээр дуурж байгаа. За тэгээд нөгөө талаас яг нөгөө нэг санхүүжилтийн хувьд ил тод биш, үйл ажиллагааны хувьд ил тод биш. Тийм болохоор одоо ингээд ер нь цэцлэх гэж байгаа гэдэг
дүр зураг харагдаад байгаа шүү дээ. Одоо нийтдээ одоо яг тайлангаа бүрэн гүйцэтгүүтний 400-га төрлийн бас байгууллага гэж бас тоо мэдээлэлүүд яваадсан шүү дээ. Тэрнээс буцаад харахаар ер нь бол одоо нөгөө төрлийн бас байгууллагууд одоо хэрвээ бид нарыг ил тод биш ажиллаж байгаа гэж үзэж байгаа бол бид нар бол яг жил болгоны 2 сарын 15 багтаад өөртөө яг нөгөө үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж гинөө гэдгээ улсын бүртгэлийн ерөнхий газар тайлгнадаг. За тэгээд дээрэс нь одоо санхүүжилттэй холбоотой тэд нарыг бол бид нар татвартай холбоотой бүх холбогдох байгууллагуудад бол тайлгнаж байгаа. Тэгэхээр нөгөө талаас одоо юу гэдэг яг ил тод гэдэг ойлголтыг одоо үнэхээр ил тод байна уу гэдгийг бол түр өөрийнхөө механизмыг ажилуулах замаар одоо яг ерөнхийдөө шүүх бүрэн боломжтой байгаа байхгүй юу? Тийм хууль эрх зүйн орчинч бүрэн бүрддэг. Одоо тэр нөгөө татвар юуны байгууллагууд дээр бүгд тэр чиглэлээр бол ажиллах хэрэгтэй тийм. Тийм ер нь бол тийм мэдээлэл бол төрд өөртөө байгаа байхгүй юу? Тэгэхээр тэндээс авах бол бүх мэдээлэл одоо харах боломжтой. За тэгээд нөгөө талаас яг үнэхээр буцаад харахаар одоо 26 мянган төрлийн бас байгууллага гэдэг байгаа тий. Тэрэн дээр одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч идэвхгүй ч байна тий. Тэгэхээр энийг бол түр өөрийнхөө механизмаар одоо ажиллуулах хэрэгтэй байхгүй. Тэрэн дээр одоо нийт бүгд 26 мянгаыг бид нар ингээд зэгцэглэж байгаамаа гэж байгаа одоо нөгөө алдартай үг гэж тий. Одоо жомоо яах гээд гэрээ шатаа гэдэг үг тий. Тим зарчмаар байж болохгүй. Энэ дээр яг ийм чухал хүний эрх одоо арчлын чиглэлээр ажиллаж байгаа юм яг өөрөө явж байгаа төлөвшгөө явж байгаа байгууллагуудыг одоо хомхон нь бол юм бол буруу яг го тайлбар өгж байгаа нь болохоор одоо энэ иргэний нийгмийн байгууллага болон төрийн бас байгууллагын төлөөлөлтөд бид нар ингээ уулзалт хийсэ. Тийм учраас ингээ бүгд энэ саналуудаа өгсөн бид нар энэ саналуудыг бас тусгасан гэдэг тайлбарыг бол хууль зүйн яамнаас бас өгöd байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг үнэхээр яг төрийн бас байгууллага бол иргэний нийгмийн байгууллагуудын бүрэн төлөөллүүдийг хамруулж чадсан гэж бодож байна уу? Энэ тал дээр юу нэг ямар байр суурьтай? Яг өмнө нь 2019 онд явж байгаа одоо нөгөө холбоо сангийн өмнөх хуульдаар тий явж исэн хуулийн ажлын хэсэгт бол нэлийн гайгүй хилцүүлгүүд явж исэн. За яг нөгөө энэ одоо яг өргөн баригдсан байгаа холбооны эрх зүйн байдлын болон сангийн эрх зүйн байдлын тухай хууль дээр бол ерөнхийдөө иргэний нийгмийн оролцоог бүрэн гүйцэд хангаагүй гэж бид нар бол боддог юм жагаа. За энэ дээр бол одоо бид нар яг нэг төрийн бас байгууллагын ажлын хэсэгт орсон төрийн бас байгууллагууд нийтдээ 6 удаа уулзах хүсэл тавьсан. Энд дээр бол одоо ямар нэгэн тодорхой хариулт бол аваагүй. Тэгээ яг нь өөртөө амаар бол хэлж байгаа шүү дээ. Ингээд та нарын одоо хүссэн энэ зөвлөмж одоо саналын дагуу бид нэг бүх залтыг чинь тусгацсан гэдэг одоо чуулган дээр ч юм нэлээ хамгаалсан ажиллалээ л дээ. Гэтэ буцаад харахаар гол залтууд нь юудээс баг тусгагдаагүй харагдаж байгаа байхгүй юу? Нөгөө талаасаа энэ дээр бол нөгөө амаараа бид нар ингэсэн ингээ хамгаалахаас илүү буцаад одоо нөгөө бичгээр бид нарт хариу өгөөд яг энэний заалтыг ингэсэн энэний заалтыг нь одоо ингээ ингээгүй улмаас аваагүй ч гэдэг юм уу тийм хариулт бол одоо өөрөөсөө ирээг байгаа. Тэгэхээр бас энэ дээр бол одоо бидний саналыг бүрэн гүйцэд авсан тийм бид дөрөвтгсөн хилцүүлгүүд ч юм уу хийсэн гэж бол шууд өгөнж болохгүй. Яг энэ бол нөгөө нэг одоо оролцооны хувьд одоо дүр эсгсэн оролцоо гэдэг юм уу тиймэрхүү байдлаар явж байгаа учраас ийм чухал одоо дараагийн 20-30 жилийн магадгүй одоо 5-10 жилийн хүмүүсийн эвлэлтэн нэгдэх хэрэгтэй холбоотой үзэл бодлороо нэгдэх эрхийг нь ингэж боомлж байгаа юмнууд дээр бол аль болох нөгөө оролцогч бүх талуудаа оролцуулаад аль алийнхын эрх ашиг хохироохгүй байх тал дээр нэлээд өргөн хилцүүлгүүд явах хэрэгтэй юм дээр бол шууд тгээгүй одоо шууд явцсан нь бол маш том алдаа байгаад байгаа гэж харагдаж байгаа. Тийм учраас бид нэр энэ төслийг анханаас үзэл баримтлалын хувьд нэлээд алдаатай төсөл учраас буцаая гэдэг дээр бол санал нэгдэж байгаа. Тэгэхээр чи одоо буцаал тэр өргөн баригдсан хуулийн төслийг буцаахын тулд хууль санаачлагч нь буцаан татах хэрэгтэй тийм. Яг тийм боломж байгаа болов. Яг хуулийнхаа хувьд харахаар ер нь аль чатандаа буцааж татаж авах боломжтой гэж бол харагдаж байгаа. Гэхдээ яг нөгөө бас нөгөө талаар одоо арт иргэдийн төлөөлөл гэж бодож байгаа хүмүүс маань өөрсдөө яг иргэний нийгмийн одоо нийтийн эрх ашиг гинтэл ажиллаж байгаа энэ гэдгийн талаар одоо ойлголттой хүмүүс маш цөөхөн байна л да. Энэ дээр яг одоо нөгөө зарчмын хувьд үнэн зөв дуурж байгаа нэг 2-3 хон гишүүд байгаа байхгүй. Тэгээд нөгөө талаасаа бид нар одоо энэ хуулийн төсөл бидний эрх ашигтай холбоотой одоо хүний эрхтэй холбоотой ийм чухал хуулийн төсөл явж байгаа дээр бас нөгөө талаар нөгөө хүмүүсээ бас иргэний нийгэм гэдэг чинь дан ганцын төрийн бас байгууллага биш ээ. Энэ чинь маш өргөн хүрээний ойлголт гэдэг давхар одоо нөлөөллийн ажлуудаа построор ч гэдэг юм уу аль болох боломжит бүх өөрсдийнхөө түгэж болох сувгаар ахуулаад ингээл дамжуулаад түгээх бол хэмэлцэж байна. Тэгээд яг хаа таад нөө чуулган харсан бол хилцэх хэсгийг
хилцэх дээр болохоор манай бүлэг 5 хоногийн юутай засаглал авсан. Тэгээд сая бол яг чуушгүй харагдаж байна. Одоо нөгөө давхартаад ерөөдөө орж ирсэн гэж тийм. Тэгэхээр яг хаврын чуулганаар хилцэх байх гэдэг яг хилцэх асуудлууд дунд бол байхгүй байлаа. Тэгэхээр яг хойшоо нэлээ одоо нөгөө хилцэх хэсгийг хойшлуулсан байх гэж бол харж байгаа. Гэхдээ бас нөгөө байнга л нөгөө иргэнийхээ хяналтыг хийгээд явахгүй бол бас нөгөө талаар болохгүй байгаа даа. Тийм учраас ер нь л аль хууль эрх зүйн хувьд мэдээж боломжтой бүх өөрсдийнхөө нөлөөлж болох бүх одоо нөгөө оролцох боломжтой тэр залтуудыг ашиглаад бид нөлөөллийн ажлыг цааш хөгжүүлж хийхээр төлөвлөж байгаа. Тийм. Энэ бол угаасаа яалтчгүй одоо иргэний нэгэн чи иргэдтэй холбоотой асуудал тийм үү? Тэгэхээр бас иргэдийн зүгээс бас ямар нөлөөлөл байж болох юм бэ? Яг хоо иргэн яг нэг хүний хувьд те одоо оролцох боломж гэх юм бол хамгийн түрүүнд одоо яг юу яж болно одоо та найз нөхдөдөө магадгүй ингээд клуб байдлаар ч юм уу те өөртөө үзэл бодлороо нэгдэх боломжийг энэ хууль одоо хаах бас нэг үндэслэл болж байгаа учраас энэ дээр яг хуулийн төслөө бас уншаад үзээсэй гэж бодчих. Тэгээ нөгөө талаас бас нөгөө бид хэд хуулийн төсөл маань нэлээд шахуу нөгөө нэг одоо байнгын арамаараагаар ингээд ороод дэмжигдээд явцсан дээр яг бид нар бас нэг хүнлэн хурдан экшн хийж бодоод юу хийсэн байгаа. Цахим гарын усыг цуглуулж байгаа аян хийж байгаа. Тэгэхээр яг иргэнийхээ хувьд бол яг одоо компьютерийн цаанаас гэдэг юм те гар утаснаас тэр гарын усгээр одоо дамжуулаад өөрийнхөө нөө нэгдэж байгааг илэрхийлэх боломжтой. За тэгээд нөгөө талаас одоо байгууллагын одоо бодлого зарлуулсан хяналт төрөмс байгууллагын пэйж дээр байгаа мэдээллүүдтэй алуулах танилцаад энэ дээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд за 1-2 хүн гэлтгүү те ерөнхийдөө нөлөөлж болох хүмүүстэй ер нь бол нөлөөлөхөд нэлээ иргэнийхээ хувьд нэлээ оролцоотой байгаасаа гэж бол хүсэж чинь. Тэгээд нөгөө талаасаа бас яг хуулийн төслийг цааш нь явуулах уугүй юу гэдэг дээр бол яг гишүүд бол нэлээд маш чухал нөгөө нэг оролцоотой байгаа учраас өөрийнхөө таны саналаар сонгогдсон одоо гишүүндээ одоо бид нөгөө яг 76 оны одоо энэ төсөл чи ийм учраас буруу юм а гэдэг постэр хийсэн байгаа байхгүй юу. Тэрийг магадгүй өөрийнхөө тойргоо сонгогдсон гишүүнээ меншндэд ч юм уу те ийм юм явж байгаа ингэж болохгүй гэдэг байдлаар бас ерөнхийдөө иргэнийхээ хувьд бас хяналтаа тавиад нөлөөлөх бас ийм боломжууд байгаа. Яг тэр хуулийн зохицуултын тайлбарыг нь хийсэн постерууд бас байгаа гэдэг. Тийм. Яагаад буцаа гэдэг дээр нь тайлбар өгсөн. Тийм. Яг төрийн бас байгууллага иргэний нийгмийн байгууллагуудын хувьд та бүхэн хэр уялдаа холбоотой харилцаа холбоотой байгаа вэ? Яг энэ асуудал дээр гэх юм уу те? Байр суурь бусад тэр байгууллагуудын байр суурь бас ямар вэ? Та бүхэн одоо бол яг юу яаж байгаа судалж байгаа бах те? Тийм. Гэтэ яг хүний эрх арчлалын чиглэлээр ажилладаг байгууллагууд бол нэгдсэн байгаа. За энэ дээр бол нөгөө бүх төрлийн бас байгууллагуудыг мэдээж нөгөө хамруулах өмнөөс нь ярих бол боломжгүй. Тийм учраас аль болох бид нар нөгөө хуулийн төсөл нэлээд чимээгүй яваад нөгөө нэг байнгын орогоороо дэмжигдээд улсын хурлал дээр орчныг тайлбарлаж байгаа. Тэгэл одоо ахнасаа концептийн хувьд ямар байна гэдэг дээр өөртөө бас дахиж уншиж судлаад ер нь бол одоогоор яг хүний эрх арчлалын чиглэлээр ажилладаг байгууллагууд бол одоо идэвхтэй гэж нэрлэгдэж байгаа байгууллагууд бол нэгдсэн байгаа. За энэ асуудлыг хоёлаа бас ингээд нэлийн цааш нь дэлгэрүүлээд нэг бүсгэн ярих юм бол маш их цаг хугацаа орно л даа. Гэхдээ одоо ингээд хоёлаа орхих бус одоо бас дараагийн одоо янз бүрийн үйл ажиллагаанд нь бас ингээд бид нар бас олон нийтэд те мэдээллийг бас цааш нь дамжуулаад хүргэх тал дээр бол бид нар бас ажиллая. Тэгээ энэ удаагийнхаа ярилцлагыг хоёлаа энд хүрээ тэмдэрлэё гэж бодож байна. Бас ийм хэрэгтэй мэдээллээр уулзсанд танд бас баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За анхаарал тавьсан үзэгчдээ баярлалаа.